уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь ерөнхийдөө нөгөө байгаль дэлхийн тэнцвэрээ алдж байгаа үзэгдлийг ер нь бол уур амьсгалын өөрчлөлт гэж хэлж байгаа юм болов уу гэж бодож байна. Яг нь биднес хот газар амьдарч байгаа учраас энэний одоо нөлөөг тийм одоо сайн мэдэрдэггүй гэж магадгүй. Жишээлбэл хөдөө газар гэх юм бол жишээлбэл маш их өвөлдөө зуд болох ч юм уу, зундаа гам болох ч юм уу гэх мэтчлэн энэ маань одоо жил болгон бидэнд баг хэмжээгээр мэдрэгдэж байгаа. Одоо Монголын газар нутгийн 90% нь ер нь бол цөлчж гин гэж үзэж байгаа юм билээ. Хамгийн гол хүчин зүйл нь ерөөсөө л бэлчээрийн даацын асуудал. Чанаргүй олон малтай. Тэр олон малыг одоо тэжээхийн тулд одоо бэлчээрийн даац маань энийг одоо даахаа болчихсон учраас эргээгээ дахиад нөгөө цөлжилт өмнө нь одоо 20-30 жил түүнээс ч өмнө одоо ямар өндөр сайхан ургадаг байсан газар нутаг маань өнөөдөр одоо өвс ургамалгүй болчихсон байгаа өчнөн жишээнүүдийг бид эндээс бас харж болно. Энд бас нэг сэтгэл зовж байгаа асуудал нь малчтын соёл, уламжлалт соёлын дээр давхар алдагдчихж байгаа юм болов. Гэтэл одоо малчид маань өөрсдийнхөө энэ амьдралын үн цэнтэй нүүдэлчин гэж ярьж байгаа энэ амьдралын соёлоо ерөнхийдөө бол одоо алдаад хотчлт гэдэг зүйл рүү ерөнхийдөө бүгдээрээ л шилжихийг хүсэж байгаа. Дээрээс нь бид нар бол байгалийн амьтан гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Байгальтайгаа бид нар хүн холбоотой гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Байгальтайгаа шүтэлцэж амьдардаг болохоос бид нар байгалыг эрхшээж амьдарч чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр хүн болгон өөрийгөө ухамсарлаад хүн болгон өөрсдийнхөө хийж чадах зүйлээ л хийх хэрэгтэй. Дасан зохицъя, даван туулъя.